Энэ удаагийн дугаараар социологийн анхдагч болвол Ибн Халдун гэсэн энэ сэдвээр та бүхэнд контентыг хүргэхээр бэлдсэн байгаа. Би бол мөсөн социологи суралцдаг гишүүд төгс. За нийгмийг судлах социологийн шинжлэх ухаанч оролдлого бол Огюст Контоос өмнө Шарль Монтескед байсан гэдэгч түүнээс өмнө нь бол Ибн Халдунаас эхлэлтэй гэж үзэж байгаа. Яагаад гэхээр үндэслэл нь бол жишээлбэл буддизмын социологчдохоор бол социологийн шинжлэх ухааны чиг үүрэг бол нуугдмал зүйлсийг ил гаргах явдал. Тиймээс Ибн Халдун бол энэ социологийн чиг үүргийг гүйцэтгэж чадсан гэдгээр авч үзэж байгаа. Ибн Халдун Мукаддиме гэсэн нэртэй ном бичсэн арабын судлаач. За тэрээр энэ Мукаддиме гэсэн номонд эв нэгдэл буюу социал нэгтрэл гэсэн үзэл баримтлалыг араб үзэл баримтлалыг бол тодорхойлсон. Энэ түүний номонд бичснээр болохоор асабия гэсэн нэртэй. Энэ нь бол социал нэгтрэл буюу эв нэгдэл гэдэг утга агуулгаж байгаа юм. Тэгэхээр социологи өөрөө 20 дугаар зуун хүртэл бие даасан сайенс буюу шинжлэх ухаан болж чадаагүй байсан гэж. Гэхдээ түүнээс өмнө бол социологийн судалгаа, социологийн үзэл санаа хандлагууд бол философчдын бүтээлүүдэд тусгагдсаар ирсэн байгаа. 1377 он болвол энэ Ибн Халдуны энэ хүү бүтээлээ төөрөж ясан цаг үе. 1377 он гэдэг бол монголчуудын хувьд бол бас эзэнт гүрний ийм он жилүүд байгаа. Тэгэхээр Мукаддиме гэж энэ араб бүгийг одоогийн судлаачид бол санал бодол гэж орчуулад байгаа юм. Тэгэхээр Хаус Беккер гэдэг социологчийн хэлж байгаагаар бол сайн социолог гэдэг тухайн зохион байгуулалт болон үйл явдлуудын утга төгөлдрөөс тодорхойлж гаргах, тэдгээрийг яаж үүссэн, яаж оршин байгаа гэсэн тэр тайлбаруудыг хийж залруулдаг, эсвэл арилгахад чиглэсэн тийм бодит саналыг гаргах хэрэгтэй гэж. Тэгэхээр Мукаддиме гэдэг үг төрүүлснээр тийм санал бодол гэсэн утгаар орчуулагдаад тайлбарлагдаж болно гэд үүндээ нийгмийн тэр үүсч өгсөн сайн эсвэл бас арилгахад чиглэж байгаа тэр бодит саналуудыг энэ номонд тусгасан гэсэн тийм санаа. Тэгэхээр монголчуудын хувьд Ибн Халдун гэсэн анхны социологч гэмээр энэ Ибн Халдун монголчуудын хувьд хэрхэн холбогдож байгаа вэ гэдэг бол бас ашиглалттай. Жишээ нь Тэмүр хаан буюу Монголд Төмөр хааны байлдан дагуулсан монголчууд 1401 онд Дамаскийг бүслэн авсан байна. Дамаск гэдэг арабын хот. За тэр бүслэгдсэн хотод бол Ибн Халдун 7 хоног ингээд бүслэгдэж үлдээд тэгээд өөрийн намтраа бас ичээ түүндээ олон зүйлийг тэмдэглэж үлдээсэн. За тэр дунд нь бол Монголын эзэнт гүрний хаан Тэмүртэй хилцээ хийсэн байсан гэж тэмдэглэж үлдээсэн байгаа юм. Тэгэхээр Төмөр хаан бол Магреб гэдэг тэр арабын бас нэг нутаг дах нөхцөл байдлын талаар наривчлан асуухаар хэнийг Ибн Халдуныг дуудсан. Тэгээд Төмөр хааны хүслээр болохоор Ибн Халдун энэ талаар урт мэдээллийг бичсэн байгаа юм. Тэгээд Төмөр хааны санааг хүлээн зөвшөөрсөн учраас түүнээс бас булзаж Египттэй буцаж ирэхдээ татаруудын түүхийн талаар нэгэн зэрэг өргөн хэмжээний бас тайлан бичиж төмрийг шинжлэх ухааны судалж тэр тухайн төмөртөө дайтах тэр арабын нийслэл хотуудын захирагчдын талаар захирагчнаас бол мэдээллийг илгээсэн байна гэж 2016 оны Бент гэсэн судлаачийн номонд бол бичсэн байгаа юм. Тэгэхээр Ибн Халдун гэсэн судлаач бол 1332-аас 1406 онд амьдарч байсан. Ингэхдээ монголчуудтай нэг бас холбоотой хүн болж таарч байгаа юм. Тэгэхээр социологи гэсэн номыг бол хамгийн анх Огюст Конт хэрэгэлсэн ч гэсэн
түүнээс өмнө бол Ибн Халдун социологийн суурь шинжтэй судалгаануудыг хийсэн байгаа юм. Тэр нь бол түүний бүтээлээс харагдаж байна. Тэгэхээр Төмөр хаан яг түүний Ибн Халдуны мэдлэгийг сонирхож ялангуяа геолог буюу географи газар зүйн талаар нэрвчилж асуусан, тайлбар хийсэн. За түүнийг нь монгол хэл рүү бас орчуулахыг хүссэн байгаа юм. Тэгэхээр сүүлд тэрээр бол төмрийг орхиод төмрийн хүслийг биелүүлсэн дараа Египт рүү буцаж чадсан. Ийм түүхтэй ах жишээтэй. За түүний хамгийн гол бүтээл бол Мукадимексийн номонд ямар санааг агуулж байгаа вэ гэвэл тухайн үеийн дайчдын одоо хотыг эзэлж авах үед тохиолддог тийм хүч чадлын алдагдал болоод нүүдэлчин амьдралтай харьцуулахад суурин амьдралын динамикийг тайлбарласан байгаа юм. Ингэснээр Ибн Халдун хамгийн анх суурин болон нүүдлийн амьдралыг зааглаж ялгаж тодорхойлж чадсан юм судлаач. Тэгэхээр Ибн Халдуны хаар тэр эв нэгдэл гэдэг бол жижиг овог болоод эзэнт гүрэн мэтийн томоохон нийгэмч оршдог. Гэхдээ бас нэгдмэл зорилготой байх нь тэрхүү нийгмийн өсөлт бас наслалтыг нь чиглүүлж яадаг гэж. Ингэснээр тухайн иргэншил бол сулгаж яадаг. Эцэстээ тухайн иргэншил илүү жижиг эсвэл илүү залуу тэгээд эв нэгдлийн үзэл хүчтэй байх юм бол тийм иргэншлийн иргэшээлд нь автдаг гэж. Хэрвээ манай түүхчтэй үздгээр Монголын эзэнт гүрний иргэшээл дэлхийд даяар автжээлаа гэдгийг авч үзвэл энэ Мукадимэ гэсэн зохиолын гол санаа бас өөрөөр бас ингэж харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл ямар иргэншлийн иргэшээл бусад иргэншлүүд бас автаад байна гэсэн тэр санаа энд гарч байна. Арабын сэтгэгч болохын хувьд энд цөлийн бэжүүн хүмүүс гэдэг жидэг. За тэднэр бол элсэн Дисэстэд одоо нөгөө 1001 шөнийн үлгэр дээр гардаг ч юм уу эсвэл нөгөө Аладдин дээр гардаг шиг цагаан нөмрөхтэй арабын хүмүүс элсэн дээр ингээд тэмээтэйгээ ингээд уст цоваанжингээр ингээд явдаг. Тэр хүмүүсийг бол цөлийн бэжүүн хүмүүс гэж нэрлэдэг. За бидний мэдхээр болохоор тэндээс одоо юу гэдэг дэнлүү болоод бид гарч ирдэг ч юм уу. За тэр амьдралын хэм маягийн хүмүүс бол нийгмийн хүчин зүйлсэн иргэншлийн мандах бас буурах тэр явдалтай нөлөөлдгөө гэд ийм бүлгийн динамик буюу өсөлт хөгжлийн хөдөлгөөнд чанараар нь бол тэр хүмүүсийг жишээлж тайлбарласан байдаг. За ямарваа нэг улс үндэстэн бит яллагдлыг хүлээлээч гэсэн үүгээрээ болол ер нь уналтанд ордог. Өөрөөр хэлбэл физик утгаар тухайн улс үндэстэн ялалт юм уу эсвэл ялагдалт хүрэхгүй. Харин сэтгэл зүйн ялагдалт хүрнэ гэдэг л хамгийн том үндэстний мөхлийн дохио болдог гэж бичсэн байна. Тэгэхээр Ибн Халдун гэсэн энэ социологийн анхны гэмээр суурь судалгааг хийсэн тэрээр яг социологийн салбарууд дундаас хот хөдөөгийн социологтой хамгийн төлхөө голлож одоо оролцож байгаа ийм төлөөлөгч болж байгаа. Өөрөөр хэлбэл түрүүн хэлсэнчлэн анх суурин болон нүүдлийн соёл иргэншлийг тодорхойлж заагалж тэднийг судлахсан. Гэхдээ тэрээр одоо Мукадимэ гэсэн бүтээлд нэг энэ утгаараа нэгэн санааг өгүүлсэн байна. Тэр нь болохоор хүүхэд бүр бол адилхан төрж идэг. Хүүхэд төрөхдөө яг адилхан л төрдөг. Түүнийг гэтэл бусад хүчин зүйлүүд өөр болгож идэг. Өөрөөр хэлбэл орчин үеийн хэлгээр бол нийгэм хүнийг өөр болгодог. Адилхан төрсөн хүүхдийг нийгэм эцэг болгож байгаа. Хүүхэд ингээд сайнтай эсвэл муутай алинтай төрүүлж тулгарсан бэ түүнтэйгээ адилхан болж нөгөөгөөс нь холддог гэсэн. Өөрөөр хэлбэл сайнтай төрүүлж хүүхэд таарах юм бол сайн хүн болж муугаас нь холдно. Эсвэл муутай эхэлж таарлах юм бол сайнаас холдож муу хүн болно гэсэн тийм нэг санаа агуулж байгаа жишээтэй. Тэгэхээр зуршил гэдэг зүйл энэ дээр гарч ирж байгаа. Хүүхэд бүр хэдий төрөхтэй нэгэнтэй адил төрдөгч зуршил бол хүний хүн чанарын дээр тодорхойлж байгаа хүч болж байдаг. Өөрөөр хэлбэл уг чанарын биш харин дадал нь одоо төрлөх чанартай хамт бүтээгдсэн мэт болж байдаг. Тиймээс хүн болвол
энэ Ибн Халдуны яг өөрийнх нь хэлсэн үг бол хүн бол өвөг дээдсийнх нь хүүхэд биш ээ. Хүн бол ёс заншлын хүүхэд гэсэн. Хүн өвөг дээдсийн одоо натур тийм амьтан биш болоод нийгмийн буюу ёс заншлын л ийм хүн болж хүмүүждэг гэж. Тэгэхээр энэ мэт хот хөдөөгийн социологийн хүний зам байдлыг тодорхойлсон ч гэдэг юм уу, социологийн сүү шинжтэй судалгааг хийсэн учраас Контос ч өмнө Ибн Халдун бол 1370-ад онд хамгийн анхны социологийн суур шинжилгээг хийж чадсан ийм сэтгэгч байна. Анхаарал тавьсан баярлалаа.